Тийм хөнгөө үйлдвэрийн салбар дээр ганц төмөр сайдаа. Ер нь мах, ноос, ноолуур, гурил гэл одоо нэг ард иргэдийн одоо амин чухал хэрэгцээ хангадаг бүтээгдэхүүнүүд л болчиход байна шүү дээ. Тэгэд энэ салбар маань өөрөө яг гар дээрээ бас бэлэн мөнгөтэй мөнгөгүй янз янз л байна шүү дээ. Одоо ноолуур гэл тэгэхэд зөвхөн дотооддоо угаад самдаг болгоёг л засгийн газар нэлээд хатуу шийдвэр гаргаад явхад тухайн салбарын үйлдвэрүүд нь бүрэн худалдаж авах, дааж чадах хэмжээний санхүүжилт байхгүй тий. Тэгэл цагийн тулахаар төр нэг удаа асуудлыг шийдэж нэг мөнгө хэвлж өгдөг хэлбэр шахуул болох гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ дундын одоо худалдааны компаниуд гэдэг юм уу одоогийнхоор бол ченжүүдийн тогтолцоо байгаад байдаг тийм. Энийг бас тийм мэрэгжлийн төвшөнд тийм ачаа дааж чадах үс хэмжээний өрсөлдөх чадвартай болох бол багийн төрийн нуруунд дээр ирээд байгаа том ачааг шийдвэрлэх ганц гарц боломж талаас нь бол харагдаад байгаа шүү дээ. Тэгэхээр ийм олон дотоодод ийм трейдингийн худалдааны компаниудыг байгуулж иргэн үйлдвэрийг холбодог тэр үүргийг төр биш тэр худалдааны компаниуд хийдэг тэр тогтолцоог бүр боловсронгуй болгох чиглэлээр яралт арга хэмжээ авмаар санагч. Тэгэхгүй бол ерөөсөө яг л энэ салбаруудад зориулаад гуриланд жил болгон 100 тэрбум, ноолууранд жил болгон 500-аас 600 тэрбум, маханд одоо жил болгон 100-аас 200 тэрбум гэж шинээр л хэвлж мөнгө оруулаад байна шүү дээ зах зээл рүү. Тэгэл энэ нь өөрөө төгрөгийн ханш унах үндсэн суур нөхцөл болоод байдаг тийм ээ. Тэгэхээр энэ дээр ер нь нэг дөрвтэй арга хэмжээ авах тал дээр засгийн газар ажиллах зүйтэй байна.